Энгийн лазик мэс заслал нь маш их өвдөлттэй, идэхийн тулд 5-7 хоногт зарцуулдаг байсан бол SMB эмнэлэгт хийгдэж буй төдий лазик нь ердөө 2 хоногт идэгдэг. Сүүлийн үеийн лазер болох мэл эр лазераар лазердан эдгэрэлтийг түргэсэхийн тулд гидсэн дотор X-ийг бүрхэн хамгаалж байдаг эдээс гаргаж авсан бүрхүүлийг хэрэглэн өндөр зэрэглэлийн тусгай силикон, өндөр чигшилттэй маш зөөлөн линзийг зүүлгэн мэс засал дууснаа. 48 цагийн дотор эдгэрдэг шалтгаан. Wavefront оншилгоо. Wavefront шалгалтын арга нь буруу цилиндр хараа болон өндөр хэмжээний хасах харааг үр дүнтэй засаж илүү тод харах боломжийг олгодог. Өндөр концентрац бүхий өөрийн цусаар хийсэн тусаалга. Эвэрлэг эмзэг шиг сүрэг нөлөөг сэргийлэн харааг үр дүнтэй сэргээн нүдний хуурайшилтыг намдааж эвэрлэг нөхөн сэргэлтийг дэмжинэ. Сүрэг нөлөө бага. Гидсэнд X-ийг хамгаалдаг бүрхүүлийн эдээр хийсэн бүрхүүл нь өвдөлт багасган сүрэг нөлөөг бууруулдаг. Гидрогел линз. Нүдний хуурайшилт, улаалт, гадаад биетийн мэдрэмжгүй бөгөөд зөөлөн тав тухтай тусгай силикон гидрогел материалаар хийсэн линзээр эвэрлэгийг хамгаална.